даваа хүм иргэний хэлсэн үг байдаг. Сорын харваа гэдэг бол бие биентэйгээ өрсөлддөг спорт биш. Өөрөө өөртөөгөө өрсөлддөг. Өөрөө өөрийгөө ялан дийлжээж бас энэ сарын тэмцээнд тэргүүлдэг гэдэг. Энийг бас тэмцээн гэж хэлэхээсээ илүү өв уламжлал, ёс жаяг, бие биенийгээ хүндлэх, халамж тавих. Одоо халамж тавих гэдэг нь юу гэсэн үг гэхээр энд харвж байгаа харваач нар бол бие биенийгээ харавх үед урилгын ухаа гэж ухаалдаг. За энэ нь юу гэж байгаа гэхээр тухайн харвах гэж байгаа хүнийг оноосоо гэж ухаалж өгдөг. Онсныхын дараа болохоор тухайн харваачийг онсонд нь бас дэм болж ухаалж өгдөг. За энэний дараа бас самрын ухаа гэж байна. Онсон харваачийн оноог тэмдэглэхдээ бас тэрийг дэмнэж ухаалж өгдөг. Тэгэхээр бие биендээ тустай дэмтэй бие бинийгээ ингэж сайн харвахын төлөө хамтран ингэж ажилладаг. Тэмцээн гэхээсээ илүү энэ сайхан хамтын ийм спорт. Монголын үндэсний их харваа буюу сорын харваа бол оролцдогоор одоо яг л үндэсний наадмын суртаа яг ижил харваа гэсэн үг. 60 хасаагаа тавиад 20 сум, 30 хасаагаа тавиад 20 сум буюу нийт 40 сумны байдлаар оноогоо дүгнэж тухайн наадмын мэргэнийг тодруулдаг юм ажилтай сорын тэмцээний явуулдаг байгаа. За хүрээ зам гэдэг бол Монголын соёл урлагийн талаасаа бодвол маш их чухал үүрэг нөлөөтэй. За хүн болгоны мэддгээр бол цагаан өвгөн сам хараадаг. За дөрвөн уулын лус авдгууд буюу нохоо, гахаа, хөх өвгөн, хан гард гэх мэтийн амьтдын цамын бүжгүүд явагддаг энэ соёл урлагийн бас томоохон арга хэмжээнүүдийн нэг учраас та бүхэн маань 8 сарын 5, 6-нд явагдах хүрээд сам даншиг наадамд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.